чинь майк авмаар байна. Гэтэ майк олохгүй байна. 20 дугаарт мөнгөгүй байна. Гэтэ юу ч гэсэн сайн сонсоод үзээрэй. East and the west, I'm racking up on my bread. I'm power on me. I'm feeling just like a Tesla. Too much tree. Тэгэхээр одоо 11 сарын 1-ний өдөр тэгээд миний ээжийн шалгалт болоход 12 хон хүртэл үлдсэн байна. Хичээл хийдэг өрөөнд орцгоо. Номын сонгол биш. Яа. Гэрлнүүдийн сайхан бүгдийг насах. Би шалгалтаа Осакад өгөх байхгүй юу? Осака гэдэг нь манайхаас нэг 3 цаг машинаар зайтай өгөхгүй юу? Тэгээд энэ шалгалт нь EGU гэдэг. Тэгээд одоо ES монголоор яриулъя. Японд сурмаар байгаа гадаад сурагчдад зориулсан ES гэж хэлж болно заяа. Их сургуультай apply хийхдаа би энэ шалгалтынхаа дөнгө өгөөд ер нь бол орно. Тэгээд их сургуульд маань бол ер нь тэтгэлэг авахд нэлээд хэрэгтэй гэж бодож байна. Энэ шалгалт нь болохоор жилд 2 удаа бол явагддаг. Монголд ч ихсэн авд юм билий. Сонголттой англи хэл дээр өгж болно, японы хэл дээр өгж болно. Англи хэл дээр өгж байгаа хүмүүст бэлтгэх нь хамгийн хүндрэлтэй. Яагаад гэвэл японы хэлтэй хүмүүст өгживэл япон номнууд нь бахан байдаг. Гэтэ англи хэлтэй хүмүүст нэг ч ном байдаггүй. Япон номноос англи руу хөрвүүлж хийж байгаа. Одоо та бүхэндээ харуулъя. Энэ багхгүй юу? Энэ дотор болохоор бүх хичээлүүдэд багтаасан. Ингээд би тэгээд транслейтер ашиглаад тэгээд хөрвүүлж бичингүүтээ тэгээд тэрийг ер нь цээжлэх маягаар явж байгаа. Ер нь бол нэлээд цаг шаардж байгаа. Тэгээд хичээлээ. Манай сургууль дээр өвчин гараад тэгээд бүр манай сургуулийн бүх сурагчдын 4/1 тусаа заяа. Тэгээд би тусаагүй л дээ. Тэгээд хичээл бол сургуульдаа яран амарсан байгаа. Энэ болохоор манай миний ор байна энд. Надад талхаа байхгүй юу? Тэгээ талхайг бол би хийж ангаар нь эсвэл ямар нэг зөв усмастай бол хийж чаддгүй. Заавал сүү юм уу, кофе юм уу ямар нэг юмтай л угаасаа идэхгүй болохгүй. Тэгээ тийм болохоор манай сургуулаар бөөнөр аялцгаая. Надад 150 юм байна. Кофе авч ууцгаая. Эсвэл одоо ихээ зүгээр 10 болж байгаа. So beautiful, sorry to be cruel. Yo, B, I'm making the next move. And no me, I'm nothing but just smooth. No seats, I'm sitting right. Яа тийм. Хийгээд цанцараа. Харасан. You talking to one dude. You rockin' with one dude. If I get it right, then I turn off the lights on. Одоо манай ингээ хичээл амарсан байгаа. 2 л клуб бэлтгэл орж байгаа волейбол тэгээ сумогийнхаа. Волейболынхаа энэ 7 хоног тэмцээнтэй болохоор бэлтгэл орж байгаа. Сумогийнхан болохоор орж байгаа гэж. Тэгээд хичээл хийгээ тэгээд тархиа ислолонгод амар нойр хүрээд ядардаг. За одоо ингээл гэртээ очивол одоо яг хоолоо идчихэл гэртээ очивол яг тасрах чинь юм би. Хүмүүсээ арх ууж тасарснаас хичээл хийж тасарцгаая. Манай найзууд амар шоуддаг болсон мөлий. Монголд байхад хитэж тэгж шоуддаггүй эцэг их нь 10-аас хойш гаргадаггүй байсан хүүхдүүд одоо Монголд хоног моногоор явдаг болсон мөлий. Гэтээс залуунаасаа enjoy хийх хэрэгтэй. Hey girl, you wanna be my world? Get a shower, diamonds and some pearls. Not trying to make you my night girl. I'ma treat you right like I'm a night girl. Hey fam, I'm trying to be your man. Me talking to you, it's God's plan. No, I don't want him a nice stand. Take you around the world, just grab him my right hand. Тэгээ энэ хогийг хаях та заяа. Таглаг ийшээ. Хууцыг ийшээ. Хогийг нь ийшээ хайдаг байгаа. 7 кг-ийн ялгааг харцгаа. Яагаад ингэ ширээ харагдчих чинь? Энэ хогнод харагдчих. Хэр өхийг нэрэ бурхан л мэднэ. Яг миний яг тээжилсэн юмнууд орж ирвэл тэгэл хийгээл өгнө. Түүх газар зүйн энэ төр бол арай гайгүй гэж бодож байна. Математик бол яг жинхэнэ бурхан л мэднэ. Сүүлийн ер нь хичээл хийх байлаа. Сургууль дээрх. Маргааш өглөө тэгээд яг
энд хоолоо идчихээд өглөө 8 цагаас хөдлөн. Гэхдээ амар яг бурхан л яг мэднэ. Тэгээд өөрийгөө болохоор яг энгийн дундаж хүмүүсээс бол арай жоохон ишэн чашаа. Ер нь бол жоохон азтай төрлийн юм баггүй юу? Яг тийм зүн совинтой. Тийм 6 дахь нүдтэй одоо ингэ 6 дахь нүд маань уулна. Тэгээ маргааш тэгээ 6 дахь нүдээ ашиглаад тэгэл явъя даа гэж бодчихъя. За. Одоо 21 болж байна. Сургууль руу яваад хоолой идэх. Тэгээ сургуулиас 8 гэж багштай хөдлөх болсон. Миний тэтгэлийн формыг анх удаа харж байгаа зү. Би тэгээ өнөөдрийг л давчих юм бол ер нь бол арай жоохон завтай болно. Гэтэ англи хэлний шалгалт стил байгаа ч гэсэн тэгээ бас сүүлийн тэмцээн маань 12 сарын сүүлээр байгаа ч гэсэн арай жоохон завтай болно. Өдрийн хот цагаас байна. Өнигэрийг хийж идэнэ. Тэгээ өнигэрийг болохоор энэгээр авчихсан. Энэ болохоор нори. Инээ хүний махаар хэцэн шиг л харагдаж байна гэхдээ явж гисэн. Осака гэдэг Японы нэлийн алдартай их сургууль гэдэг энэ кампус Тоёнака кампус гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энд бол өгнө. Их сургууль гэж нэг иймэрхүү канжи. Ер нь бол бодсноос амар илүү ингээ мод зодтой энэ зэрэг хар. Хөнгөөж юм тэнд. Би яг одоогоос нэг 3 жилийн өмнө ч юм уу яг ингээ боддог гэсэн байхгүй байд ингээд Япон бол ингээд хаанаас яаж их сургуульд орох вэ гэдэг ингээ амар search center хийдэг гэсэн байхгүй Google Center-с. Тэгмүүд ингээл угаасаа EJ-ийн шалгалт гэж яг Нihongo Ryugaku шиг ингээд яг гараад ирдэг гэсэн. Тэгэл яг өгөөд байж их болоо та гэж амар боддог гэсэн. Чи яг өнөөдрийг 3 жилийн дараа бол үнэхээр яг ирсэн байна. Энэ пон одоо болохоор энд байна. Тэгээд ингэж яваад миний өөх газар болохоор яг энд байгаа. Ийм хэлэхэд энд таарж байгаа бүх хүмүүс бараг л аимшиг ухаатай хүмүүс гэсэн үг. Ялангуяа би бол яг нөгөө юуныхан кампус. Graduate School of Engineering Science гэхээр инженерийн чиглэлээр ер нь бол ирээдүйн одоо Японы маш том хүмүүсээ таарж ир магадгүй гэсэн үг. Захиралцуулж магадгүй гэсэн үг. I don't know. Anyways. Тэг би ч гэсэн болж магадгүй л дээ. Сайн яах тэнд явж байна. Ямар нэг дотор орж болоод халуун газар ол идэхгүй амар хүүтэн байна. Өнөөдөр 11 градус би тэгээд сургуулийнхаа хувцсыг өмсөд ирсэн болохоор жаахан даарч байна. Энэ нэг хөгжмийн клуб байх шиг байна. Бөмбөр тоглож байна. So cool.
миний мэддэг дөрөвдөх яа шалгалтах гэж ирсэн л гэхдээ зүгээр яг open campus ирсэн шиг санагдчихэв. I wanna pee. They шалгацгаая. I look so freaking cool. I'm not here for vlogging, but I'm wandering around the campus and especially not studying. It isn't open yet, so let's go back and find some cafeteria or maybe some convenience store. Ямар сайндаа манай краш хөгжим тоглодог байсан. Би бол уусаа жоохон хөгжмийн тавьж байна. I would actually pay for her or their concert actually. Yeah. Тэд нэг ийм газар боллоо. Тэгэхээр энд л сууя. Хөгийн халуун байгаа ч гэсэн. Хөгийн хүүтэн байгаа ч гэсэн. Hosted 10-аас 8.1. Accumulation and concentration. Дараагийн бидний идэх юм бол таагараа. Хүний махан онигири гэж. Миний амьдралдаа хийсэн хамгийн анхны онигири нэр даа. Эндээс
Харж байна. Хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа Монгол хүн тэнгуүдээ яг өнөөдөр 11 сарын 12-ны өдөр шалгалт өгсөн юм байвал хэлээрээ би байсан шүү. Тэгэж гэсэн дууссан болохоор тэгээ өнөөдрөөс амар завтаа олон тэгээд англи хэлэндээ улам цаг гаргана гэж бодож байна. Тэгээ яг түүх өдрийн дүн гайг бах. Тэгээд түүхийнхаа дүнгэл тэгэл их сургууль руугаа л илгээх баг. Окей. Яг ингэ уйл марч юм шиг скол яг ингээд бүр нэг амар хэцүү байдлаа. Энэ шалгалтыг өгөхийн тулд яг өглөө алгаа 7 цаг сургууль дээр очиж бол хийдэг байсан гэдэг. Ялцчгүй математик бол яг хийгээгүй маа угаасаа. Окей. Манай багш намайг тэмдэглэж байгаа гэсэн. Эжи тэр доотлын лоос юм шиг байна гэж. Андарч. Тэгээд Оскара самадашта гэж гисэн. Оскара самадашта ваташи. で、次の試験に向けて頑張らなきゃいけないと思ったので、パパを引いてが自動したうちのび。Та бүхэндээ Осака хотыг харуулъя. Тэгээд би бол майк авмаар байна. Гэтэ майк олохгүй байна. 2 дугаарт мөнгөгүй байна. Гэтэ юу гэсэн. Сайн сонсоод үзээрэй. За манай Осака гэдэг хот бол ер нь бол Япондоо яг хотчлолтоор болохоор яг 2-т ордог. Токиогийн дараа ер нь бол нэлээд том хот. Тэ жоох захтнаа галта. Энэгээр явж үзмээрээ. За тэгэхээр харж ирсэн байна. Харж ирээд юм хумаа янзтаад сууж ийн. Нэг амар урт өдөр байлаа. За тэгээд сэтгэлээ хэлээд бодлоо. Тэгээд ер нь бол яг англи хэл дээр бол бодсныг, сонсныг бодвол айгүй цөөхөн хүмүүс өгч исэн. Тэгээд Япон хэл дээр хөвчлэн ер нь бол хүмүүс өгд юм билээ. Угаасаа хүмүүс Японд амьдарч байгаа л да. Нэг 10 хэдэн өсрөөл 20 хүн бол өгч исэн. Тэгээд ер нь сэтгэл болохоор хүмүүс бэлддэг юм билээ. Би бүр амар заяа. Миний ингээл авч явсан юм ингээд цүнх дүүрэн заяа. Миний ном дэвтээ ингээл авч явал амар хичээлийгээл хүмүүс ингээл амар төвлөрсөн байх юм болов өндөр гэж. Төвлөрсөн байх юм болов гэж бодсон. Тэгсэн чинь хинч манай ингээд сууж исэн нэг ч хүн юу ч хараагүй зүгээр ингээд сууж байгаа л өгцөн. Тэгээ ингээд нэг охины би бүр яг ингээд хариултыг нь харсан чинь бүгднийг ингээд яг нэг ингээд нэг ч юм уу 2 гэ бүгднийг сонгоцсон байлээ. Тийм хүмүүс хичээл хийж нэг амар бэлддэг юм шиг санагдсан. Угаасаа бэлдээ гэсэн чинь ялангуяа англи хэлд бол ямар нэгэн англи хэл дээр хүмүүст зориулсан ном энэ төр байхгүй. Тийм болохоор бол харьцангуй бол идэх багтаа бол харагдсан. Тэгээд яг Япон хэл дээр өгсөн хүмүүс нь арай жоохон өөрөж магадгүй л тийм миний англи дээр өгсөн бол тийм хэрэг. За тэгээд шалгалтын болохоор умутта йори музыката жанакте умутта тори муцкашката дес. Үнэхээр бууцсан юмнууд бол надад байгаа. Гурван орчин. Бууцсан юмнууд нь болохоор яг улс төр эдийн засгийн хариултуудыг бол ихэнх нь бууцсан. Гэтэ амар ятгатай юм. Тэгээд би бол математикийн багшаараа давтлага авч ирсэн аахгүй. Тэгсэн математик бол сайн хийж чадаагүй. Математик бол ялцч өгчээсэн. Тэгээд хэрвээ та бүхэн ингээ Японы их сургуульд орох гээд тэгээд сонирхож ивэл би яг нэг тусдаа бүр яг наривчилсан бичлэг хийж болж ин ялангуяа яг EGV-ийн талаар ч юм уу скол нэг их сургуульд орохын тулд юу хэрэг болдог ч юм уу. Би болохоор ихтэй их сургуульд apply даагүй байгаа гэсэн яг мэдээлэл олж жоохон өндөртэй гэж бодож ин хэрэг англи дээр орох, Япон хэл дээр орох ямар сургуулиуд сайн бай гэдэг ч юм уу тийм бичлэг бодол хийж олж ин. Гэхдээ маань сургууль дээр хоёр эхнэр нөхөр Ueda Sensei гэдэг байдаг хөө. Эхнэр нөхөр хоёулаа Ueda гэдэг заяа. Тэгэхээр уусаа Япон хүмүүсийн гэрлэхээр нөхрийнхөө юм уу эхнэрийнхээ айл нэгийн нэрийг нь өөрийнхөө нэр болгоод солиулдаг шүү дээ. Одоо би жишээлбэл Ямада гэдэг хүнтэй гэрлүүл намайг Ямада Анууж гэдэг нэртэй болсон заяа. Тэгээд Ueda Sensei гэдэг хоёр багш болоо надад математик дээр тусалсан. Тэгээд би бүр амар юм болсон. Би одоо нэг юмнуудаа ялгаас сууж юм л да. Ингээд дэвтэр номнуудаа хэрэгтэй хэрэг юмнуудаа хаяа гэж бодсон. Тэгээд Ueda Sensei омиягийн бэлэг авсан Осакагаас. Тэгээд та бүхэн бас харуулъя гэж бодож байна. Тэгэхээр би ингээ амар бэлэг гэдэг том юм бол биш. Тэгээд тусалсан юм болохоор тэгэхээр математикаа сайн өгч чадаагүй гэсэн. Энэ болохоор пудинг Такаразука милк донат то KobeプリンUeda
男の上田先生と女の上田先生にお土産買いました。Математикийн ном гэвэл ингээл амар их байгаа байхгүй юу? Ийм заяа. Гэтэ хийгээгүй л байна. Яг энэ номноосоо яг сайн хийж явсан бол жоохон чадах байсан болж магадгүй л юм. Гэтэ чадсангүй. Бол тэгээд нэг иймэрхүү материалууд амар өмнөх шалгалтуудын материалуудыг амар ажилладаг гэсэн. Тэгээ одоо нэг нь ч хийхгүй болохоор одоо хаях гэж байна. Одоо яг бүх хог новчнуудаа нэг газар ингээд цогцолж байгаа. Тэгээд яг энэ дормж байгаасаа гарах үедээ яг дахиад нэг бичлэг хийж бодож байгаа байхгүй ингээд бүх юмудаа хайж ийн. Энд байгаа бүх бараанууд угаасаа амар штэ. Тэгээд эднийг Монгол авч явна гэвэл угаасаа бүр 3-4 чиндаа болно. Тэгээд хийхин нэг чиндаа хог хасах бай ч юм уу тий. Нүүхтэй юугаа хайж байна вэ ч юм уу яг тиймэрхүү бичлэг хийж бодож байгаа. Тэгээд ингээд шалгалт туусан болохоор яг үнэхээр яг ингээд амар тайвширж ийн. Ингээл бэлтгэл энэ төр тарангуцаа гэлц хичээлээ харж гэлц хараал хичээлээ хийхгүй бол энэ гэж амар боддог гэсэн аахгүй. Тэгээд хичээлээ хийх бол хитэн цагт босгоо яах вэ ийх үү гэл амар боддог гэсэн. Тэгээ өндөр яг шалгалтаа дууссан чи яг математик сэтгэл ингээд амар амарсан. Тэгээд дараагийн шалгалт болох английн IELTS-ийн шалгалтаа бол тэгээд би сэтгэл санаа бол нэг иймэрхүү. Тэгээд та бүхэн ч гэсэн миний влогийг үзсэн баярлаа. Тэгээд 12 сар бол нэг сараас эхлээд ер нь бол амар их влог орж эхэлнэ. Яг гэвэл 12 сараас миний сүүлийн тэмцээн болоод Winter Cup 12 сарын 23-наас бол эхэлнэ. Тэгээ яг тэр тэмцээнд ороод би сагсаа болчихгүй. Хамгийн сүүлийн тэмцээнд ороо угаасаа бүгдээрээ retire амралтандаа гардаг хгүй юу. Тийм болохоор нэлийн завтай байх болно. Тэгээд ажил олж хийдэг ч юм уу. Тэгээ ер нь бол влогууд бол араас орно гэж бодож байна. За нэг тиймэрхүү. Тэгээд бэлгийн манайд баярлаа. За маргаашаас англи хэлний хичээлэг хийцгээе. Баярлалаа.